Өдрийн цагаар би Маринет. Энгийн амьдралтай эгэл жирийн нэг охин. Гэхдээ хэний ч мэдээгүй, хэнд ч хэлээгүй нэг нууц надад бий. Бид тэмцэх ёстой. Шидэт эрдэнсийг ашиглаад үзье. Би цох болъё. Чи хар муур бол. Бүтлгүүтэл яах болж байна? Тэд хайрцгийг гарт оруулж чуулаад дэлхий сүрнээс үг шүү дээ. Хамтдаа явцгаая. Англид чуул аюулгүй байж чадна. Мария. Чи ганцаараа явдаа. Шидэт эрдэнэс байсан байгаагүй би эндээ үлдээд тэмцэхэр шийдлээ. Би чам дээр заавал буцаж ирэх болно. Хайрт минь. Чамаагаа хүлээх болно. Эрхийг чинь хоног тоолон хүлээх болно. Мария, би өмнө нь чамд энэ тухай хэлж байгаагүй. Явж. Чимээгүй. Буцаж ирээд надад хэлээрэй. Тэнд байна. Барай дав. Одоо явдаа. Альбай, хурдан барь. Тэр хайрцгийг ав. Хайрцгийг алдаж болохгүй. Ахта бид маш ноцтой нөхцөл байдалтай тулгараад байна. Энэ 7 хоногт Англид болох дээдсийн хоримд Эдрийн автагаа хамт өргөцсөн гэж юу? Сайн өглөө нойрноос минь хугаслан биднийг цуглуулах тийм чухал асуудал мөн гэж юу? Та нар ойлгохгүй байна. Кагами ч бас ээжтэйгээ хамт явна. Тэгэхээр Эдрийн Кагами хоёр амралтын өдрүүдээр Лондонд хамтдаа байна гэсэн үг шүү дээ. Аимшигтэй. Тэгээд Эдрийн Кагамигийн гой таашин зянзалсан үсийг хараад унаж тусан дурлал яах вэ? Тэгээд бүр хамтдаа бүжгэлж магадгүй. Дараа нь морин сүх хөлөлөд хамтдаа хотоор зугаалвал яах вэ? Дэлхийн төгсгөл ойртож байгаа юм шиг л байна. 11 цагт галт тэргээр Лондон руу явах гэж байна шүү дээ. 11 болоход хэдхэн цаг үлдээд байна? Ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй өгтөө. Тэгвэл ямар нэг аргаар жагсаал цуглаан зохион байгуулаад Лондон явах гал тэргийн саатуулах уу? Үгүй ээ, гал тэргээр явахгүй бол хувийн нисдэг тэргээрээ л явчих шүү дээ. Олчлоо. Чамааг Англи яваад Ателинтэй адилхан хуцалчих. Тэгвэл чи Букингем ордон руу орж болно. Ороод Эдрийг өөртөө дурлуулаад Кагамигаас халдуулна. Эцэст нь та хоёр хамтдаа үдшилгийн танхимд вайс бүжиглээд. Тэгсэн чи хизээний өдөр Эдрийн чамааг од биш гэдгийг олж мэднэ. Худал хуурмах дургүй болохоор чамд урам нь хугарна. Кагами худлаа яриаггүй болохоор Эдрийн Кагамид илүү хүчтэй дурлж харин чи Лондоны цамхагт хоригдож үлдэнэ. Тэгж яхаар Кагамиг хулгайлаад үзэх юм уу? Болохгүй. Тэгж яасан ч болохгүй, Жулика. Болохгүй. Эдрийг Лондон руу галт тэргээр явхаас нь өмнө амжиж очиж сэтгэлээ илчлэх хамгийн зөв шийдэл гэж бодогдож байна. Тэрний оронд Жуликагийн санааг хэрэгжүүлвэл яасан юм? Би сэтгэлээ илчилж чадахгүй. Эдринтэй ярихаар цаанаасаа л хил ам төгдрээд гацаад байдаг юм. Би уг нь сайн гэдгээ хэлэх гэж олон сар хичээсэн чи. Та нарын зөв. Одоо л илчлэхгүй бол хизээ илчлэх вдэ. Би зэрэгтэй байж чадна. Баярлалаа өгтөө. Чи зүгээр үз? Зүгээрээ. Та нарт дараа нь юу болсон талаар ярьж өгнө. Баяртай өгтөө. Wait, юу болсон бэ? Маринет хоёулаа хамт явуулах болохгүй. Мастер Фу чиний тусламж хэрэг болоод байна. Тийм чухал асуудал юм байх та. Чухал биш байсан бол Мастер Фу Вэйсийг явуулах. Сүүл яаралтай асуудал гарлаа гихтэн очтол түлхүүрээ хаяад гэрлүүгөө орч чадахгүй зогсож байсан шүү дээ. Мастер Фу уцаар зургаас илгээд сурах цаг нь болж. Тийм шүү дээ. Баярлалаа Тики. Би нэг арга оллоо. Би Эдрийн захиа бичээд явхаас өмнө галт тэрэгний буудлын дээр очиод захиагаа өгчихье. Захиа өгчихвөл заавал өөрөө ярьж гацаж төгдрөх шаардлагагүй. Хайртай Эдрийн минь, хэн нэгэнд чинь сэтгэлээсээ сайн болвол боломж олсон даруйд нь өөрийн сэтгэлээ илчлэн хэлэх ёстой. Үгүй бол хизээний өдөр бүхэл итгэл найдвар, мөрөөдөл хүсэл нуран унах бөгөөд тэр үед хожимдсан гэдгээ ойлгож харамссандаа цаг хугацааг ухраахыг хүснэ. Чамайг явахаас өмнө амжиж өөрийн сэтгэлээ илчлэхийг хүссэн юм. Хүссэн бүхэн минь сэтгэлд чинь хурж Лондон гоц буцаж ирэхдээ хайртай гэж хэлсэн үгийг минь хүлээн авч батлан харуулах боломж олгоно гэж найдаж байна. Би чамд хайртай. Би чамд хайртай гинөө. Хайртай гинөө. Хүнд дурлцгаж Шим байна. Дурлцгаж. Хөөхтүүдээ хүний сэтгэлийн үгийг шоолж тоглоом хийх муухай шүү дээ. Бодоод байхад захиа өгөх дими санаа юм шиг байна. Маринет. Эмчи, мастер биш ээ. Өвөө маань зүгээр өө. Өвөө нь зүгээр дээ. Ирчүүд яадаг вүлээ? Ганц зогсуулаад л өөрсдийгөө өгч байна гэж боддог хүмүүс. Явах цаг минь болжээ. Заамаа энэ юмнуудыг эмийн сангаас авч уулгаараа. Тэгэхэд л хөл дээрээ босоод ирнэ дээ. Ногоо жим сайн идэж байгаараа ноён чаан. Эрүүл байхын тулд эслэгээр баялаг хоол идэх ёстой шүү. Ноён чаан гинэ. Өөрийгөө нуухын тулд хуурамч нэр хэлсэн юм аа. Маринет,
Надад ямар нэг муу зүйл тохиолдвол чи шидэд Эрдэнэсийн хайрцгийг авч хорон санаатнаас хамгаалаарай. Чи Эрдэнэсийн хамгаалагч болч. Үгүй дээ, Мастер Фу. Битгий сүржигнээд вэ? Гэз чинь өвдснөөс өөр асуудал байхгүй. Миний санаж байгаагаар энэ жил би 186 хүрч байгаа. Саяны эмч миний насыг мэдэхгүй. Санаа зовлтгүй дээ. Би яваад танд им аваад ирье. Тэгээд Бац чамааг эмд явуулах гэж дуудаагүй маа. Өглөө 11 цаг орчимд голын хөвөө орчинд байрладаг энэ газар руу явуулах гэж байсан юм. Хятадын гоо үзэсгэлэнг илтгэх мэт их хөөрхөн бүсгүүдийн зогсож байх ёстой. Тэр бүсгүүдийн захиаг өгөөрэй. юу хүн бэ, Мастер? Насан туршдаа хайрлсан хэрн нэг ч удаа хайртайгаа хэлж үзээгүй хүн байгаа юм. Мастер, таны хайртай бүсгүй юм уу? Гэхдээ яагаад өнөөдөр хэлж байгаа юм? Би хайртай гэдгээ хэлэлгүй. Тэрнийг тэнд удаан хүлээлгэж гिचээ. Би одоо хэр удаан амьд явахаа мэдэхгүй байна. Ахиж хугацаа алдаж хүлээмээргүй байна шүү дээ. Таны зөв шүү. Одоо л биш бол ахиж хизээч хэлж чадахгүй. Би ч гэсэн өнөөдөр өөрийн хийх ёстой зүйлээ боцноороо хийхээр шийдлээ. Баярлалаа. Маринет хурдан яваад им тан аваад эмчи хэлсэн огт хамаагүй надад нэг л муу совин төрөөд байна. Би хурдхан явчихад ирье. Бац, Эдриний галт тэрэг хөдлөг болчихсон байх шүү дээ. Үгүй, 20 минутын дараа юм бэ. Энэ тан Мастер Фу, Эдриний захаа энэ бүгдийг амжуулах зав гарахгүй шүү дээ, Маринет. Би ганцаараа амжихгүй, харин хоёулаа аваад амжин. Тики, толбоцох болцгоё. $865 дугаартай галт тэрэг Франц руу хөдөлгөхөд бэлэн. Зорчигчдыг хүлээн авч байна. Галт тэрэг Лондон хотод. Эдриан! Маринет Энэ галтаа тэргийн туншаарай. Биш ээ, галт тэргэнд би өмнө нь энэ тухай хэрэлдэж биш ээ, хэлж байгаагүй. Гэвч өөрийн хамгийн ихээр авахыг хүсдэг зүйлээ энэ захианд бичсэн байгаа. Тэрийг ганцхан чи л өгч чадна. Уучлаарай. Яралтай явуулгүй болохгүй. Би чадчихлаа. Би захиагаа өгчлөө. Үнэхээр сайн байлаа. Энэ бүх хугацаанд хүсэж байснаа гүйцэлдүүлчихлээ шүү дээ. Ийм амархан зүйлийг эртхэн хийдэг бай. Чамаар их бахархаж байна шүү, Маринет. Чи цагаа олж захиагаа өгч чадлаа. За одоо дараагийн ажилд орцгоё. Тики, толбоцох болцгоё. Чи нэг л тохгүй байгаа юм шиг харагдаад байх юм, Габриэл. гэрээсээ хол явах тиймч дуртай биш. Бусдаар бол зүгээр. Итгэл найдвар тээсэн хүн хүссэн зүйлдээ хүрэх боломжоо өөрөө нээж олдог. Харин айж өөртөө эргэлдсэн хүн хүсэл мөрөөдөлдөө хүрч чадлагүй байрандаа хоцордог. Би санаж явъя цугуурий. Өдрийн мэнд ноён Рамиер. Сайн байна уу хадагтай нар? Хүсэн хүлээсэн өдөр ирлээ. Хайрт минь энд ирэх болно. Өнөөдөр заавал ирнэ. Тэр үнэхээр азтай хүн юм аа. Тань шиг сайхан хүнээр хайрлуулж байдаг. Сайн уу хадагтай? Хөх, хадагтай зах байна. Тийм ээ, би танд захиа авч ирсэн юм аа. Шууд нь чинийг танд аваачаад өгөөч гэж хүссэн юм. Дугуй нэвдэрчихсэн болохоор ирч чадаагүй. Чамайг явуулсныг сайн мэдэж байгаа залуу бүсгүй минь. Одоо явдаа. Баг ярих тусам бидний нууцаараа хадгалагдаж үлдэн. Бас чамд маш их баярлалаа хатагтай цохоо. Энэ мөчийг би ямар удаан хүлээсэн гэж санана. Зүгээр дээ хадагтай. Тантай уулзах сайхан байлаа. Өглөөний мэд. Их яралтай шүү. Юу л да. Ийм сайхан хүүхдээ уянгийн захиа өгч байгаад чинь баярлаж байна. Гэвч би найз залуутай бас намайг Мариан гэдгүй. Мастер Фугийн захиа энд байна гэхээр эмийн чорыг хинт өгчдөг байна. Хэн нэгэнд чин сэтгэлээсээ сайн болвол боломж олдсон даруйдал өөрийн сэтгэлээ илчлэн хэлэх ёстой. Үгүй бол хизээ нэгэн өдөр бүхэл итгэл найдвар, мөрөөдөл, хүсэл нуран унах бөгөөд тэр үед хожимдсан гэдгээ ойлгож харамссандаа цаг хугацааг ухраахыг хүснэ. Хожимдохоо? Итгэл найдвар, мөрөөдөл, хүсэл нуран унах гинэ. Тэгэхээр надад хайргүй болчихсон юм байх та. Бид хоёрын хайр нэгэнд бүтгээсээ өнгөрсөн гэж юу? Хөөхий хадагтай. Би биендээ дамалсан. Энэ бүх зовлон шанал, энэ олон жилийн хүлээлт бүхний эцэст ингэж салах гэж юу? Хава Гал тэрэг зогсох гэж байна. Та бүхэн хаалганаас холдно уу? намайг зогс гэж хэлээгүй бол энэ гал тэрэг зогсох ёсгүй. Чи өөрийгөө хин гэж бодов? Миний нэрийг Габриэл гэдэг. Миний бие муу байна. Эргээд хэвийн болтол хэн ч энэ гал тэрэгнээс бууж болохгүй шүү. Ойлгомжтой юу?
Ойлголоо. Намайг уучлаарай. Ноён Габриэл. Ажиллагаагаа эхлүүлэх цаг боллоо. Хадагта ноёдоо нэг зорчигчийн биеийн байдал муудсан тул галт тэрэг түрх хугацааны дараа зорчигчтой болох болно. Түн удахгүй дахин мэдээлэл хийх болно. Би бүхэл амьдралынхаа туршид итгэл найдвар өвөрөлсөөр ирсэн. Шидэт эрдэнсийн хамгаалагчийг олж бүх эрдэнсийг өөрийн болгоно гэж итгэсэн. Одоо тэр цаг нь ирсэн гэж бодож байна. Дэрвин нисээрэ бяцхан акума минь. Очоод хороо шингэ. Хадагта Ленор. Вайт. Хамгаалагч би хүр ирвэх байна. Алдагдсан цаг хугацаагаа бусад хүмүүсээс хулгайлан авах хүч чадлыг чамд олгож байна. Харин хариуд нь хадагтай цог болон хармуурын шидэт эрдэнсийг надад олж авч. Хоёр дахь боломж олгосонд баярлалаа. Хүрээрээ байх. Хадагта Ленор. Вайт. Лав. Анэл. Хадагта. Ахиж цаг үрэх шаардлагагүй. Шууд дамжуулж байна. Хорон санаатан гарч ирж уймэн тарж байна. Би аав дээр очиод ирье. Хумбань. Уучлаарай. Ажилдаа орох уу? Нэг савраа гаргацгаая. Үгүй. Өмнө нь огт харж байгаагүй хөзөөний зүйлт байна. Миний бичсэн хайрын захиаг уншаад ингэж ууралж байгаа юм бол захиагаа Этранд өгөөгүй нь болжээ. Үгүй. Та энд байвал аюулгүй байх болно. Хөх. Хадагтай сох. Чи зүгээр үү? Чи бэртэж гинтэг үз. Хармуура хорон санаат цаг хугацааг ухрааж байна. Тийм ээ би харсан хүмүүсийн цаг хугацааг ийм байдлаар хулгайлж байна. Бүхнийг эхнээс нь тайлбарлаж цаг алдаад яах вэ? Гэвч Акума хөзөөний зүйлтэнд орсноос болоод л ийм зүйл болчих шиг боллоо. Чиний зөв шүү. Яарах хэрэггүй шүү. Ашгүй чи өөрөө хүрээд ирвөө. Чиний хэрэг гараад байсан. Чамд нэг л удаа хүрвэл чи эд шидийн хүчээ алдаж хатагтай цох байхаа болно. Харин чи надад шидэт эрдэнсийн булан авч өгнө. Одоо биш ээ. Эхлээд цаг хугацааг ухрааж адаг цохыг дахин явж шидэт эрдэнсийн хамгаалагчийг олно. Юу гэнэ? Чи шидэт эрдэнсийн хамгаалагчийг мэддэг юм уу? Тийм бол намайг уулзуулаад айл. Фүүтэй юу? Тэгэлгүй яах вэ? Фүү миний сэтгэлийг шархлуулсан өөдгөө амтан маш олон жилийн турш хуурамч нэрээр энд амьдарч байгаа. Гэвч хар ирвэхэ чиний ачаар би шидтэн өвгнийг барьж чадхаар боллоо. Алдагдсан цаг хугацаагаа би буцаан авна. Хов тавилан гэж энийг л хэлэх байх та. Хармуура би өглөө мастер фугийн очичход ирсэн. Би яасан ч тэрнийг бидээ хүргэж болохгүй. Тэгвэл хүр ирвэхэ мастер фуг олоод шидэт эрдний хайрцгийг авчихна. Чамайг хамгаалан тулдах нэр төрийн хэрэг хадтай цохоо. Хорон санаатыг отоохон ирсэн газар руу буцаагаад өгье л дөө. Буцаагаад явуулж байна. Хой, хадтай цохтой минь айтайхан харьцаарай. Чи цагаа дэми үрж байна да. Миний хүч улам нэмэгдэж байна. Энэ байдлаараа хоёулаа ялагдах нь байна Хармуура. Ганцхан цохилд байхад хангалттай. Хармуура, баяртай гэж хэлээрэй. Нуугдаж тоглохыг хүсэе юу?
Би энэ дэлхийн бүх цаг хугацааг цуглуулчихсан. Эрт орой хизээ нэг цаг та хоёрыг олно. Та хоёрыг барьчихвал удаан уулзаагүй хайрттайгаа очиж уулзах нь байна. Тэр үед би ганц хадагтай цохын шидэд эрдэнсийг бус бүх эрдэнсийг өөрийн гарт оруулах болно. Төлөвлөгөө харгавал зүгээр юм байна. Бяцхан тусламж хүсээд үзүүл ямар вэ? Аз дуудлаа. Хоолой юу? Гайхалтай. Би бодлоо л доо. Нэгэнт наашаа ирснийх усан оргилуурын хоолойг солиул ямар вэ? За, юу хийхээ ойлгочихлоо. Намайг дагаад яваарай. Хорон санаат явчихаж хурлаарай. Энэ байдлыг ашиглаад авъя. Энийг барьж бай. Энд одоо уяага шагаанаас уяарай. Чиний азийн тэнгэр чи өнөөдөр жаахан сонирн байна. Ийм хүнд нөхцөлд орж байсангүй. Би анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байна. Би чамтай хамт шүү хадагтай зохоо. За, гараа сунгаад дээшээ өргөд уяа татагдтал хоошоо хид алхаарай. Болчихлоо. Харин одоо гараа өргөөд цэвэрэл ирлээ гэж хэлээрэй. Элри Лирус. Сайн байна. Хоолойг өөрлөгөө татаарай. За, намайг дагаад яваарай. Чамайг дагаад ертөнцийн төгсгөл рүү ч явхад бэлэн хадагтай зохоо. Альвэ, та хоёр намайг яаж хүлээлгэж чадаж байна? Уучлаарай, би завгүй байла. Одоо ахиж хүлээлгэхгүй болохоор тулаанаа эхлүүлэх үү? Хайрт хонгор фүү минь. Тун удахгүй чам дээрээ очлоо шүү. Уучлаарай. Юунд уучлаарай гэж. Ингэж байгаад Чигараагчуд нь юу? Нэгийг ялчглаа. Найз хармуура золионд явуулдаг ийм хулчгар хатагтай цохыг фүү сонгосон гэдэгт итгэж чадахгүй нэ. Чи яаж байна? Яагаад хар муурын шидэд эрдэнсийг аваагүй юм бэ? Тун удахгүй чи ойлгоно. Хармуур одоо ямар ч хүчгүй. Харин би хатагтай цохыг барьмаар байна. Фүү рүү очих цор ганц замыг тэр л мэднэ. Оо хосадаг тах нэлээд хавь үржлэгсэн нийцэдрий даагч гэмич. яй, миний шагаага бодголчих шиг боллоо. Төгсгөл чи нэрлээ. Сүрлэрлээ. Үгүй. Ахиж хорон үйл хийхийг чинь зөвшөөрөхгүй Акума. Акумагаас ангижрах цаг боллоо. Барьсан да? Баяртай бяцхан ирвэхэ минь. Гайхалтай, хатагтай цох. Цогороо. Юу да яг үнийг хэлэхэд би сая юуны төлөө тулдснаа ердөөсөө ч ойлгосонгүй хадагтай цох минь. Охид бид угийн л учир битүүлэг болохоор ойлгох гээд хэрэггүй дээ. Оо яна уучлаарай би өтөр түргэн явуулгүй болохгүй н хадагтай. Юунд яарсан бэ? Нууц моор бид ч гэсэн их нууцлаг амтч юу? Юу болоод өнгөрвөө? Би түрүүн танд буруу захиа өгчихсөн байна лээ. Та намайг өршөөгөөрэй. Нэгэнт өнгөрснийг өөрчилж чадахгүй ч гэсэн энэ захиаг уншвал ирээдүйд тань өөрчлөгдөж магадгүй гэж найдаж байна хадагтай. Ялалтан давал зуурхаж өөртөө бардаад хэрэггүй шүү хадагтай зохоо. Би шидэд эрдэнсийн хамгаалагчийг олж очиход хэрэгтэй бүхий л мэдээллийг цуглуулсан байгаа. Парист мастер бүү нэртэй ганц ч хүн байхгүй байж болох ч би хаа нуугдж байгааг нь заавал олох болно. Сон ходлоггүй шидэд эрдэнсийн хамгаалагчийг барьж авч эртний судрын нууцыг тайлуулж энэ дэлхийн бүхий шидэд эрдэнсийг өөрийн болгох болно. Тийм ээ. Таныг удаан хүлээж байгааг ойлгож байна л да. Таны би дээрдсэн юм шиг харагдаж байна хаваа. Мэдээж тэглгүй яах вэ? Хадагтай ноёдоо бидэнд тулгарсан асуудал шийдэглээ. Аял инхүү цааш үргэлжилж байна. Хаалга хаагдаж байгаа тул суудлаа эзэлнэ. Хүндрэл учруулсандаа хүлцэл өгчий. Мария би. Мария. Уулзалгүй ингэж хуудсныг минь уучлаарай. Би шидэд эрдэнсийн хайрцгийг хамгаалж ирсэн тул надтай уулзсан бүхэн хорон санаатны гарт орж болзошгүй байсан. Ингээвч одоо энэ бүхэн ард газарчээ.
Чамайг зөв гэж бодсноо хийдэг гэдгийг мэднэ. Шидэт Эрдэнсийн хамгаалагч байна гэдэг ямар их үүрэг хариуцлага болохыг би мэдэж байгаа. Харамсалтай нь хөр ирвэхэ чамайг мэддэг гэдгийг мань мэдчихлээ. Тийм ээ. Намайг барихын тулд чамайг ашиглаж магадгүй. Хөр ирвэхийг буулгаж авахаас нааш хоёулаа уулзаж болохгүй. Би өөрийн сонгосон шийдтнүүдтэй бүрэн итгэж байна. Тэд заавал хөр ирвэхийг ялах болно. Одоо миний ноогдох цаг болжээ. Хайрт хонгор фүү минь. Мария. Би чамд өмнө энэ тухай хэлж байгаагүй гэвч Чимээгүй. Эргээд уулзахдаа надад хэлээрэй. Яагаад зүгээр хэлж гэж болдгоо юм болоо? Хэлэх ёстой цаг нь болоогүй болохоор л тэр шүү дээ. Чи яасан? Чиний хэлэх цаг болсон уу? Маргааш өглөө Эдрийг хараад ухаан алдчихгүй байгаасаа л гэж хүсэж байхад юу сэтгэлээ илчлэх вэ? За, юу болсон бэ? Эдринд хэлсэн үү? Юу, би хэлсэн. Би шууд захиа бичээд өгчихсөн. Захианда юу гэж бичсэний бидэнд хэлэлтэй. Яах юм бэ? Тэр нэг их чухал зүйл биш үсттэй. Юу гинэ? Чи яаж ингэж хэлж чадаж байна? Сайн уу Маринет? Сайн уу? Захиагч нь уншаад их гайхсан шүү. Их чухал захиа юм шиг санагдсан болохоор амралтын өдрүүдээр Лондоноор явж энэ имийг чамд аваад ирлээ. Баярлалаа. Тусалсандаа баяртай байна. Гамшиг гинэ. Бүхэл амралтын өдрүүдээр чиний тухай бодсон гэж байна шүү дээ. Чам заруулаад Лондоноос бэлэг авчирсан бай. Чинь юу юм бэ? Нээгээд харъя л та. Онгоолгоорой. Үгүй, дими байх. Надад итэг. Энийг нээж үзэх хэрэггүй дээ. Өтгөн хаталтад дуудаг юм байна.